анхудаа алкогол хэрэглэж үзэж байхад ээжтэйгээ хотодороо сууж байгаад хэрэглэж үзэжсэн. Аав ээжийнхээ хичээхээ хайранд бол юм өнгөрүүлж өссөн фото моделийн карьер маань бол Солонгосоос эхэлжсэн. Байдлууд дээр болвол одоо яг ингэ бодоход манай ээж хоёр бол жоох эмзэг хүлээж авч ирсэн тэр хаштагийн үр дүн J Park хүртэл явах боломж байдаг. Байх нь шүү. Тэр танилцаас би шууд урд нь хараад цаас унсан. Амар флирти J Park юм чинь. Би найзуудтайгаа байхдаа үнэхээр илээ. Sweet хайранд дуртай. Хамар мамраа өнгөтэй ч юм уу. Юу алдснаа хар интергээд байгааг бол би ингээд сайн ойлгохгүй байхгүй юм. Glow up гэдгийг амар буруу утгаар хүмүүс ярьдсан юм шиг. Өөрийгөө ч олоогүй, хаана гიშгэж мэдэхгүй. Зөв яг муухагаар хэлэхэд нэг юм fuck boys гэвстэй нэг юм. За. Hi dear Hot Mic Diaries. Миний эхний өдрийн тэмдэглэл дууссан. Одоо 2 дахь өдрийн тэмдэглэлээ нээж байна. За тэгээд миний хамгийн түрүүнд бичих үг болохоор зол жаргал. Би нөгөө Ice Dogs гэх бас нэг YouTube channel таахгүй юу? Тэрэн дээр 2024 оны хамгийн шилдэгүүд гэх нэг бичлэг хийсэн. Хамгийн одоо хөрх охин хөрхэн залуу малуу гэд тэрэн дээр хамгийн хөрх охиноор сонгосон хүнээ одоо ингээ урдаа суулгацсан өөрөө танилцгаад бас өдрийн тэмдэглэлийг мань унших гэж байгаа хүмүүст танилцуулах гад ингээ сууж ийн. Hi гэж зоёлоо эхлэхээс өмнө нэг cheers чи. Энэ дарс болохоор World Wine-ы чамайг төгсөлөрхийлэх Domaine de la Baume гэдэг дарс байгаа. Cheers. Шин сизнэ эхлүүлж байгаад нь баяр хүргэе. Бас эхний дугаарынх нь хүмүүс жагаад баяртай байна. Надад ч гэсэн өстой гоё наа. За, хоёлаа гоё ярина. Тэгээ зөвлөн амттай юм байна. Тийм байна. Миний оожсэн баянуудаас ер нь бол би одоо оролцож байгаа хүмүүстэй өөрөө бас ингэ танилцж байгаа шинээр одоо би бол чамайг ганцхангийн инстаграмаар мэддэг, J Park-ийн клипнээс нь мэддэг. Тэг яг чинь доторх хүн чи ямар хүн бол ямар үзэл бодолтой, юунд баярлдаг, юунд гонигэлдэг. Тэгээд ер нь ямар хөө өдрийн хэм маягтай бол гэдэг надад айгүй сонирхолтой байгаа. Тэг яг чи надад өөрийгөө танилцуулж ийн гэж ингэ бодож надтай гоё ярилцаарай. За тэгээ. Танилцуулаа. Танилцъя. Руби зол жаргал. За, зол жаргалыг золоо гэж дуудвал гоё эвтэйхэн дотно байдаг. Ер нь бол яг хуу бүтэн нэрээр дуудах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгтээ яг хуу золоо гэж дуудвал илүү гоё татна. Яг болохоор хэлээ золоо гэвч. За тэгээ. За, бага нас хаан төрсөн бэ? Би Улаанбаатарт төрсөн. Тэгээд ам бүл дөрүлээ. Ихчтэй би өөрөө айлын бага. Манай ихч болохоор надаас яг нэг насны зөрүүтэй хүн байдаг. Бид хоёр яг багасаа гэхэр юм шиг өссөн. Тэгээд ер нь бол хичийн хайр, аав ээжийн хайранд өссөн. Ирэх танхил охин байлаа да. Ингээ ихчтэйгээ нэг юм одоо хэрэлдэжсэн, хувцас булаацалдчихсэн ч юм уу, тиймэрхүү юм байсан уу? Нас ойролцоо болохоор бид хоёр амар халалцдаг. Одоо хүртэл ер нь бол халалцдаг. Жохон удаан хамт байчих юм бол тэгэл зодтолтож эхэлдэг. Гэхдээ яг хуу нэг юм насбын төрснийхаа дараа бол арай гайгүй нэг амар хайрлаж эхэлдэг юм байлээ л дээ. Тэгтэл бас муудалцвал бас муудалцдаг. Юу би ингэж суучлах уу? Ихчтэйгээ яг нэг муудалцчихсан юм хөвчлөлтэй түүгээсээ яриул санаанд орж байгаа. Яг бид хоёр бүр нэг коронагийн үед бол нэг Монгол руу ирж байхдаа онгоцны буудалтай бид хоёр муудалцаад. Тэгээ нөгөө нэг ингээ барьж явдаг нэг тэрэг өгдөө штэ. Тэрэн дээр манай ихч хадмуудтай ингээ дууг нь виски энтер авцсан ингээд амар лаптоп энтер чухал юмнууд нь явж байгаа байхгүй юу. Тэгээ бид хоёр хэрэлдэж байгаад би лаптопыг өөрлөө нь ингээд сандал дээр нь жоохон хайцсан чинь өөр тэргээ ингэж өшгөлж мөшөглөөд бид хоёр нэг онгоцны буудал дээр бол нэг ан ман үзэлцээ. Тэгээс чи тэнэг би тэнэг гээл хоёр тишээс алж явсан 10 минутын дараа өсөж гинөө гэж эвлэрдэг ч юм уу. Тэгээд эвлэрдэг юм уу гэдэг. Тийм амар удаа хугацаагаар бол муудалцдаггүй. Тэгээл нэг хэдэн минутын дараа хэдэн хоногийн дараа буцаа нийлчихдэг. Тийм л ан ман үзэлцсэн юм хамгийн сүлд болсон. Аав ээж хоёрын хоёрыг муудалцахаар яг уу. Аав ээж хоёр тэгэл бит хоёрыг муудалцаар баг байхад тэгэл алалц нэг алчих гээл тэгцгэлээс. Нэг дураар нарс хэний ч өмөрдөггүй. Хэний ч өмөрдөг. Яг
айлын баг болохоор намайг жоохон өмөрн тэгэл яг хөө зүгээр нэг алчихгүй юу гэж тэгэл ээж идэг байсан. Аав ээж хоёрын ер нь ямар хүмүүжүүлсэн бэ гэж хоёрыг нь. Манай ээж аав хоёр бол ер нь багаас нь эхлээд бид хоёрыг амар чөлөөтэй өсгсөн хүмүүс идэг. Ер нь бол бүх тал дээр бол амар нээлттэй. Манай ээж бол бүр яг найз шиг бид хоёртай байдаг. Жишээлбэл одоо бид хоёрын анх удаа алкогол хэрглэж үзэж байхад ээжтэйгээ анх октоодараа сууж байгаад хэрглэж үзчихсэн. Тэгэл хоёр хизээ нэгэн цагт алкогол хэрэглэн танихгүй хүмүүсийнхээ дунд ороод олны дунд ороод хэрэглэн тэгээ хэмжээгээ мэдгүй ямар нэгэн одоо эрсдэл гарахаас сэргийлээд хоёр ингээд үзэх хэрэгтэй гэж бид хоёртай ингээд анх удаа бас юм алкогол хэрэглэж исэн бас дүүх байдаг. Ер нь бол манай ээж хоёр бол бүх тал дээр амар нээлттэй хүмүүс байдаг. Цэцэрлэгтээ бага ангидаа ер нь ямар хүүхэд байсан бэ? Цэцэрлэгтээ бол би яг нэг тэр үеэ сайн сандаггүй. Гэтэ ганц сандаг юм маань бол би цэцэрлэгийн нэг унтлахны цаг гэдэг штэ. Тэр цагаар ерөөсөн унтдаггүй байснаа л амар сандаг. Багштайгаа амар татна. Тэгээд багшаахаа ингээд нүрийг будаад бусад хүүхдүүд унтцсан. Тэгээд хоолн дээр би 2 дахь хоолоо иддэг байсан. Яг нэг хоол иддэг бол би 2 хоол мол иддэг. Нэг тийм даварцсан хүүхэд байсан үе маань л бодогддог. 10 жилдээ бол тэгээд ер нь хоолны дунд их амар ороод үхаа гэж яриад явчихдггүй хэрнээ. Бас найзууд дундаа хүрээлэл дундаа бол найзуудаа жоохон лидер болчдөг. Ер нь олны дунд чимээгүй тухтай хүмүүсийнхээ хажууд татныхаа хүмүүсийн хажууд бол нэлээд сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан. 10 жилдээ яг дунд ангитай бол би бүр найзуудаа нийлээд крашн дээр гэж өсөрч хүүхдүүд тоглодог байсан, тэгдэг байсан. Нэг могтуудын юм бол хийдэггүй дандаа л ангийнхаа хэрэгтэй хүүхдүүдтэй нийлээл нэлээд хөдөлгөөнтэй иршүүд хүн байсан юм болов. Их чинь бас тийм байсан уу? Манай ихч бол тийм ер нь бол бас нэлээд иршүүд, дээрлэхүү. Ер нь дүүгийнхаа төлөө бүх юм хийждэг. Тэгээл ер нь яг нэг юм хамгаалал явж идэг тийм надаас иршүүд юм хүн байдаг. 10 жилдээ одоо ингээл хүүхдүүд чинь том болон эмч болно, тийм болно, мөнгөтэй болно, эсвэл хөмжилдэг хүн болно гэж тийм боддоо шүү дээ. Тиймэрхүү юм боддог байсан уу? Боддог байсан бол юу боддог байсан бэ? Яг үнэндээ би 10 жилдээ ч ер нь л их тийм юм бодож мөрөөддгүү хүүхдээсэн. Тэгэл яг гайсараа юунч санаа зовдггүй тэгэл ингээл нэг юм байж идэл хүүхэд байсан болохоор нэг тийм амар мөрөөдөмтгий бол байгаагүй. Тэнд нь юу нөлөөлсөн бол Хүүхэд насандаа авч исэн драма чинь уг хүний бас зан характерт амар нөлөөлдөг. Тэнгүүт миний хувьд бол аав ээжийнхээ ихчийнхээ хайранд бол юм өнгөрүүлж өссөн хүүхэд болохоор тэрэндээ болоо тэр юм өөрөөсөө би нэг юм санаа зовдөггүй хийсвэр юм өрөөддөг болохоос ш бүр яг би ингэндээ тэгэндээ гэж боддгоо нэг юм амар тайван тэгээл нэг юм эрхлээл гэж идэг нэг юм их танхил охин юм байна гэж юм байна лээ. Тийм юм байлээ. За одоо хоёлаа оюутан үе рүү нөрөе. Яг оюутан 10 жилээ төгсөөд яг одоо мэрэгчлээ сонгох явцад нь яг өөрөө шийдсэн үү, аав ээж нөлөөлсөн үү, яаж мэрэгчлээ сонгосон, хаана сурсан гэд. Ер нь бол яг би 10 жилээ төгсөөд яг мэрэгчлээ сонгохдоо болвол яг алсын хараатай хүний хэрэгцээнд яг байх хэрэгтэй тийм мэрэгчлээ болохыг бас ирмэлцдэг байсан. Тэгээд яг миний мэрэгжлийн хувьд бол шүдний эмчээр би сурахыг хүсэж байсан. Манай аав надад санал болгоод ер нь бол манай эгч битээр хоёулаа анагаахын талын мэрэгчлээ. Манай эгч бол эмзэгч мэрэгчлээ юм байдаг. Нанжинд төгсөж байсан. 10 жилээ төгсөөд хятад руу эгчтэйгээ битээр ах хятад хэл сураад тэнд одоо өөрчлүүлээд их сургууль сурахаар явж байсан. Тэгээд яг шүдний эмчийг яг судлаад үзэхнээ яг ийм ардын одоо чиглэлээр илүү их заадаг уламжлалт тийм. Тэгээд ер нь бол гадаад хүмүүс нэх авах дуртай биш байсан. Тэгээд нэг юм хүнд тохирдог газар гэж бас байдаг ш нэг орон. Миний хувьд бол нэг хятад бол надад бас нэг амар имэйлтэй байгаагүй юм шиг санагддаг. Яг би нэг жилэл амьдэрсэн ч гэсэн тэнд тахта ер нь бол нэлийн жоохон өвддөг. Тэгээ жоохон тухгүй байдаг. Тэгээд яг мэрэгчлэрээ ч гэсэн тэнд сурахад жоохон хэцүү болсон. Дараагийн хайсан газар маань Солонгос байсан. Тэгээ Солонгост би
бас сурах гэсэн чинь Солонгос гадаад хүмүүсийг бакалавраар авдаггүй болж таарсан. Гэтэ яг хуу тийм уламжлалт гэсэн юм байхгүй ч гэсэн шүдний эмчээр бол гадаад оюутан авдаггүй болохоор би дараагийнх нь опшинг харахад бол шүдний техникч байсан. Тэгээ би Солонгос хэл сураад тэгээд шүдний техникч мэргэжилтэй болсон. Одоо ингэж сумаар энэ түрүү хятадд ингээ аягүй хэцүү байсан гэдгийгсэн штэ. Одоо ингээ хэрвээ одоо өөр хин нэгэн хүн ингээ сураад тэгээ одоо ингээ энэ газрын таарахгүй байна гэвэл одоо зарим нь за маялаад ингээ сур гих одоо аав ээж байгаа. Тэнгүүт ингээд тэр тал дээр аав ээж амар гой ойлгож өгсөн байна те. Би яг тэгж ойлгосон зүг үү? Яагаад гэвэл би айлын баг болохоор гэж. Тэгээд миний охин таарахгүй байгаа бол за өөр опшн бодъё гэдэг ингээд чамаа гой нэгт тавьж яасан юм шүү те. Тийм. Манай яг аав болвол аль болох гадаадад сурахыг хүсдэг байсан. Монголд бол яг сурж болно. Гэтэ чи гадаадад сурснараа чи илүү их юмыг олж мэдэж гэсэн төвшөнд нь хүрнэ гэсэн маягаар ер нь тэгэл гадаадад сурж болох юу байна. Бүгднг маань амар дэмждэг байсан. Намайг амар сонсдог байсан. Тэгээд ер нь бол угаасаа охин нь тэнд хэцүү байгаа тахад чи нанаас сур гэж бол эзэж хэлж байгаагүй. Тэгээ би бас Солонгост очисон маань ч гэсэн амар зөв сонголт хийсэн гэж боддог. Миний хувьд бол одоо Хятадд 1 жил сураад Солонгост дахиад хэлний бэлтгэл 1 жил сурж байгаа гэдэг чинь бол би 10 жилээ төгсөөд 2 жилийг алдчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол би ингээ хоцронго явж исэн. Тийм болохоор би дахиж тэгж цаг хугацаа өрөхийг хүсээгүй. Тэгээ би яг шийдсэн Солонгос руу очиж яг хэлний сураад тэгээд тэнд оюутан болж төгсөөд одоо сайн магистраас төгсөөд 10 жилийг Солонгост өнгөрөөсөн байна. Би түрүү ярьжсэнээс дахиад нэг юм асуумаар байна. Аав нь одоо чамд шүдний эмч гэдэг мэргэжлийг санал болгосон гэсэн чинь тэгсэн чи тэрэн ч гэсэн чи өөр ингээд дуртай болж таарсан. Тэгэхээр аав чи яг өөрийнхөө хүссэн мэргэжлийг чамд тулгаагүй. Чамайг ингээ маш зөв ажиглаж чадаад ингээ хажуунаас чи миний охин чамд энэ мэргэжил тохирох юм шүү гэдгийгсэн юм шиг үнтэй. Яг чиний юуг нь ажигласан бол би бол ингээд нэг юм юмд хүрэхтэй юм алгуурхан юм гарын эвдүүтэй харагдчихсэн гэсэн. Тэгээд ер нь бол намайг бас шүдний эмчээр сургах тэр саналыг надад яг тавьж ийсэн. Аав ээж нь өөртөө яг ямар мэргэжилтэй хүмүүс. Манай ээж хоёр бол өөртөө ерөөсөө анхаартай холбоог өгдөг хүмүүс эдэг. Манай аав бол холбооны инженер хүн байдаг. Манай ээж бол биологч. Аав ээжийнх нь хүмүүжлээс чамд нэг юм үлдсэн юм байгаа юу? Одоо асууж байгаа утга нь болохоор ирээдүйд би хүүхдээ одоо ээж шигээ ингэж аав шигээ ингэж хүмүүжүүлнэ гэдэг ч юм одоо үлгэр дуурайл болж авсан. Одоо бодогдож байгаа юм гэвэл яг биеэ даах чадварыг манай ээж хоёр амар сайн битэрт өгсөн болов уу гэж би боддог. Манай ээж битэр нөө сая нас ойролцоо гэж хэлсэн. Тэгээд битэр яг 1 жил өөр 2-10 жилийг төгсөж исэн байхгүй юу? 10 дугаар ангиас нэхлээ битэрийг тусдан амьдралдаг байсан. Тэгээд хоёр амралтын өдрөл ээж аваахаа гэрт нь очдог. Тэгээд ер нь бол нэлийн бага наснаас эхлээд тусдаа гарсан хүүхэд нь ээж аваараасаа юм айхгүй, юм нуухгүй л нээлттэй хандна гэсэн үг. Тийм болохоор одоо ээж аваахаа итгэлийг алдахыг хүсэхгүй санагддаг. Тийм болохоор ингээд мэдгүй одоо болтол ер нь бол яг үндэ би ээж хоёрын итгэлийг бол алдж байгаагүй. Тэрийг ингээд яг үүсгэж өгсөн одоо үндс нь бол манай ээж хоёр өөртөө амар опен байсан байгаа тийм шүү дээ. Тэгээд л бас яг бие даах чадварыг сууршуулсан гэх юм уу. Яг ер нь бол яг 10 жилээс хойш тусдаа байсан болохоор хятад явхад ч тэр юм уу Солонгос явхад ч тэр надад ер нь бол амар бие даах чадвар бол аль хэдийнэ суудсан байсан. За одоо Солонгос очлоо. За одоо сургууль гэхээс илүү би моделийн карьер яаж эхэлсэн гэдгийг бүр ингэ мэдэх юм маш их хүсэж байна. Яг яаж эхэлсэн гоё ингэ амар кино шиг ингэ яриул. Би бүр 12 онд Монголд агентлагт яваад runway модель байсан. Тэгээд ер нь бол ийм тайзны алхалт бол надад яг тохирохгүй гэдгийг би мэдээд тэр үед бол нэг үргэлжлүүлээгүй. Миний юм биш байсан гэх юм уу. Би ингээ үе ивент дээр очиж ингээ Монгол үндэснийхээ офицыг өмсөж ингээ алхдаг байсан байхгүй юу. Тэгээд сарын дараа намайг багш маань дуудаад тэгээ би яг сарын өмнө өмссөн тэр хувцас ингээд өмсөө тайзан дээр гарахын өмнө миний нурууны цахилгаан нь ингээд задарч исэн. Тэгээд за би ер нь л байнгын хэмжингээ нэг бариад ах тийм төрлийн одоо
хүн биш юм байна. Надад бол тийм байх надад их таалагдаагүй. Тэгээд би бас одоо юу гэдэг яг алхдаг модулүүдийн хувьд бол жоохон амхандаа ордог гэсэн. Тийм болохоор ер нь бол би яг тэрийг ингээд болсон байдаг. Одоо фото моделийн карьер маань бол Солонгосоос анх эхэлж исэн. Би 15 онд очиод хэлний бэлтгэлд байхдаа ер нь жоохон судалж сонирхож эхэлсэн л дээ. Манай сургуульд байдаг гадаад оюутнууд тэгээд зураг авахуулаад Instagram дээр ингээд нэг юм моделийн юм хийгээд яваад байдаг гэсэн. Тэгээ би нэг молдоо найзаасаа асуугаад би бас сонирхож байна. Чи яаж ингэдэг вэ гэдэг асууж байхад бол заадах чи надад хувийн зураг авдаг тийм хүмүүстэй холбогдоод чи ингээд Instagram-аа хөгжүүлээ. Тэгээ ер нь цаашдаа ингээд чамд ажлууд орж ирдэг гэдэг бол санааг бол өгчээсэн. Тэгээд би анх ер нь бол хувийн зураг авдаг хүмүүстэй ингэж холбогдоод тэгээд жоох өөрийгөө бэлдэж агаад байдлаад бас моделийн карьер маань яг хамгийн анхны эхлэл маань тэр байсан. Байдлаадын тухай ярих юм бол манай найз ер нь бол надад яг байдлаадын кириллийг айгүйх ярьдаг гэсэн аахгүй аюу гай хүүхэн. Солонгос дэлгүүр нэгдсэн байна чи нэг очиод сонирхоод үзээч гээд. Тэгээ би дэлгүүрт нь анх удаа очиод нэг орс найзтайгаа явж байхдаа би эндхийн ингээд бас модель нь болчтой юм билүү. Манай найз намайг бас ингээд санал болгосон. Оролдоод үзүүл яа гэсэн гэдэг жахад бол болно штэ чи өөрөө мэйл бичээд үз. Холбогдоод үз. Тэгээ чи тестийн зураг авалтанд ороод үзээд алдахгүй юу гэ. Тэгээ би эхлээд байдлаадын дэлгүүрт нь очиод хувцсны өмсгөд бол яг ингээд надад биэнд суугаад зохиод гоё харагдаад ахаар нэг юм чадах юм шиг санагдал. Би байдлаад руу мэйл биччихсэн. Тестний зураг авалтанд орж үзмээр байна. Гээд тэгээд надад хариу ирээд тестний зураг авалтанд ороод би анхны гадаад үндсэн модель нь болж тэнцэжсэн. 2 жилийн хугацаанд ажилласан. Одоо болтол амар баярлж явдаг. Яг миний карьерийн эхлэл. Тэгээд бас амар их үр өгөөж надад өгдөг байсан. Тухайн үед бол би өөрөө хүссэндээ би ингээд моделийг хийгээд явдаг байсан. Цагийн ажил бас хийдэг байсан. Цалин би амар багыг авдаг байсан ч гэсэн би тэндээс би мөнгө харах гэж юусоо ороогүй. Би өөрөө хүссэндээ, би өөрөө хийхийг хүссэндээ тэнд ингээ байгаа болохоор хизээ нэгэн цагт байдлаад надад үр өгөөж өгнө гэдэгт бол би итгэдэг байсан. Тэгээл ер нь үнэхээр амар завгүй юм амьдралын хуваарьтай 2 жилийн турш би явсан. Одоо ингээ бодохоор би бүр ядардаг. Яг нэг юм оюутан байх үеийн маань яг хамгийн завгүй үеийг тэр үе маань нэсэн. Тэгэл тэр үед тэгж ажилдаг байсныхаа үр өгөөжийг бол би одоо болтол авдаг. Одоо ингээл зураг авалтанд оронгууд надтай хүмүүс байдлаадаар айгүйх мэдэж ярьдаг. Тийм болохоор ер нь яг миний бүх юмны эхлэл бол байдлаад байсан болохоор амар их баярлж авдаг. А дөрөв яриан дундаас нэг юм асуумар санагдсан. Айгуу завгүйсэн гэсэн шүү дээ. Тэрийг жоохон дэлгэрүүлж ярьж болох уу? Одоо 7 хоногийн тэт өдрөнд тэтэд ингээд хэд сонирхолтой. Шүтний техникчийн хичээл бол ер нь бол байнгын суугаа дандаа л юм даатгалгаар бид нар юм хийдэг гэсэн хиймэл шүд алт мөнгөн шүд хийгээ сууж идэг гэсэн болохоор яг өглөө 9-өөс орой би 6 болтол суугаа гэдэг битүү хичээлтэй идэг гэсэн. Надад өдрийн нэг цагт ганцхан цагийн хугацаанд л надад хоол идэх цаг байдаг. Тэгээл 6-аас би хичээлээ тарчаад би зөөгч идэг гэсэн хоолны газар орой 10 болтол зөөгч идэг гэсэн. Гэртээ айж унтсаар итэл 11. Тэгээ ингээд нэг юм ажлын 5 өдөр тийм. Хагасаа өдөр болвол ажил маань нэг юм өдрөөс эхэлдэг гэсэн нэг 4-ийн үед. Тэгээд орой бас 10 хүртэл ажиллаад тэнгүүт бүтэн сайн өдөр байдлаадын зураг авалт хийдэг гэсэн байхгүй юу. Би тэр үед сөүлд амьдэрдэггүй. Энэ зураг авалт нэг 11-ээс эхэлдэг гэсэн. Тэгээ би үүрийн 5 цагт гэрээсээ гараад очиод зураг авалтанда бараг орой 7 мал хүртэл ороод тэгээл буцаад гэрлөө. Сөүлээс нэг 3 цагийн зайтай идэг гэсэн аахгүй манайд. Орой бас нэг 11-12-т уралдаж ирээл дахиад нэгт эхэлдэг гэсэн аахгүй. Яг тийм амар завгүй амьдралын скетчэлтэй. Хэр удаа үргэлжлээ? 2 жил хугацаанд байсан. Тэгэд тэр үед одоо яаж burnout болж байгаагүй? Яаж ингэ ядралтаад авч гардаг? Дуртай байсан болохоор дуртай байсан болохоор хийдэгсэн. Тэр зөөгчийн ажлыг ч гэсэн би өөрөө яг дуртай болсон болохоор хийдэг байсан. Манай аа болвол намайг Солонгост ажиллуулахад бол
цагийн ажил ихэд бол амар дургуутдаг гэсэн би чамайг сур гэж явуулсан болохоос биш ажил хий мөнгө ол гэж бол би явуулаагүй гэд ер нь бол амар эсэргүүцдэг байсан. Гэхдээ одоо тэнд надтай адилхан оюутан надтай ирсэн тэр манай охтууд манай айгүй мундаг ингээ хичээл хайжгаар ажил хийгээл бүх юм ингээд яг болгоод байж байгааг нь би хараад би бас яагаад хийж үзэж болохгүй гэж бодож байсан. Адилхан л гартаа хүлтэй цагийг үр бүтээлтэй өнгөрөөж тэндээс би цалин авч ийн. Тэгээд өөрөө бас тэр зөвхөн ажлыг амар дуртай хийдэг байсан. Тэгээд бас байдлаатыг ч гэсэн үнэхээр би өөрөө хүсэжсэн болохоор ерөөсөө ядардаггүйсэн. Эд залуу нас гоё үе дээрээ бас байсан болохоор биднээс ингээл нэг юм ядралт зүтрэлт ерөөсөө гардаггүйсэн баг. Одоо бодохоор тэгтэн үнэхээр ядардаг гэж. Тэр үед яаж ядарч байгаагүй. Яаж ядардаггүйсэн гэж амар боддог. Одоо бол тэр амар их юм бол дийлэхгүй байна. Байдлаа тийм төлөө. Чивэд байдлаа. 2 жилийн хугацаанд байдлаадад ажиллаж байхдаа ганцхан байдлаад дээр ажиллаж байсан. Дунд нь өөр ажлын санал орж ирж байсан үү? Яг хөө тэр үеэс яг моделинг карьер нь эхэлжсэн болохоор ганц 2 ажлууд бол орж ирдэг байсан. Гэхдээ намайг бол жоохон ажиллах дургүй байсан. Байдлаад бас уу? Тийм. Ягаад гэвэл ер нь бол миний бас тэнд тэнцэж үндсэн модельор нь орсон бас нөлөөлсөн шалтгаан нь Кирилл Бутейрийг амар төстэй гэж манай захирал ярьдаг байсан. Тийм болохоор ер нь яг уу тэр талаасаа ч юм уу байдлуудын талаас надад бол яг Кирилл шиг байх саналыг бол тавьж исэн. Бусад өөр газруудтай ерөөсөө юу ч хийхгүй. Зөвхөн чи яг манай дахаалтай гэрээтэй гэсэн юм шүү дээ. Модель болно. Гэхдээ чи зүгээр л энэ зураг авалтайг л бодит амьдрал дээрээ амар private амьдрах хэрэгтэй өдргээд ер нь бол тиймэрхүү юмнууд байдаг байсан. Тэгээд яг хуу ганц 2 л ажлууд бол тухайд хийжсэн. Тэгээд ингээд би өөрөө туршлага суугаад ер нь уучраа олоод за би бас ганцхан нэг газар байх шаардлагагүй юм байна. Одоо яг хуу би яг хийх юмаа хийцэн баггүй тэнд 2 жилийн хугацаанд. Тэгээд надад бол одоо улам өөрийгөө ингэж задалж өөрөөр юмнуудыг үзэх хэрэгтэй байна гэсэн үүднээс бол би 2 жилийн хугацаанд л ажиллаад тэгэл ер нь бол эрчимтэй бусад өөр зураг авалтнуудад бол орж эхэлчихсэн. Ямар газруудаас санал ирж ирсэн бэ? Одоо бидний мэдих янз бүр. Гэхдээ ерөөсөө бас зарим нь харамсалтайгаар хийж чадаагүй зураг авалтууд байдаг. Жишээлбэл надаас Samsung LG-гээс нэлээх санал ирж ирсэн. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас бол би орж чадж байгаагүй. Гэхдээ ингээл жижиг дунд ингээл хувийн брэндүүд гэдэг ер нь бол амар олон газруудтай ер нь бол ажиллаж байсан. Тэгээ би ер нь сүүлд анзаараад тахад одоо ингээд 10 жил болчихж байгаа болохоор би ер нь нэг юм брэндүүдийг яг ямар вэ гэдгийг ингээд жоохон гадарлаад эхэлсэн байхад бол нэлээд бадцсан байлээ шүү. Ер нь нэлээд олон юмнуудад бас орцсон. Энд тэнд ингээд одоо нөгөө нэг төрөл бүрийн дэлгүүр юмнууд зардаг одоо аппликейшн дээр хүртэл нэлээд удаа өөрийнхөө юмыг харж исэн болохоор бас энэ тэргээ санахгүй ч гэсэн ер нь нэлээд их орцсон байсан. Түрүү хоёлаа нөгөө камер асгаас бичиж эхлэхээс өмнө нэг моделинг карьер эхлүүлэхийг хүсэж байгаа, фриланс модель болохыг хүсэж байгаа гэдэг юм зөвлөгөө хүмүүс амар их асуудаг гэсэн штеп. Тэрэн дээр гоо зөвлөгөө хүмүүрийн гэсэн. Надаас ер нь бол DM-ээр аяг өгтөд асууж орж ирдэг л дээ. Солонгост ер нь бол модель хиймээр байна. Яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна гэд хэлдэг. Би одоо тус бүрт нь бол үнэхээр хариулж амжидаггүй. Би бас өнөөдөр ингээд өөрийнхөө моделийн карьер төвдөг бас 9 жил явж байгаагийнхаа туршлагаас би одоо хүмүүстэй бас хүргэе гэж би бодож ирсэн. Тэгээд ер нь бол маш амархан Солонгост ер нь модель ажил хийх болвол би бол жишээлбэл ерөөсөө агентлагт тариалагддаггүй. Би дандаа одоо фриланс модель гэж явдаг. Тэгээл миний ажлын саналууд бол надад дандаа инстаграмаар орж ирдэг. Арга нь юу вэ гэвэл зүгээр л гоё зураг, амар чанартай, сайн зураг, одоо тийм хувийн зурагчдаар авахулсан зураг. Бидний өдөр тутамдаа зураг постлдог шиг гоё зүгээр чанартай тийм зургуудаа постлоод хаштагаар гадаад модель, эмэгтэй модель, фэшн модель, одоо юу гэдэг одоо бикини модель, одоо 9 шидийн зүгээр тэрүүгээр ингээл хаштагууд хийчихдэг байхгүй юу. Тэгэнгүүт тэд нар чинь explore дээр гарч ирнэ.
одоо хамтарч ажиллахыг хүссэн хүмүүс чинь хаштагаар модулуудаа хайж байгаа. Тэгээд үнэхээр яг өөрийнх нь зураг авалтынх нь имижд нь тохирох юм бол Instagram-аар нь холбогддог. Тэгээд хоорондоо цагийн үнэ ярьдаг. Солонгос гол нь цагаар цалинждаг байхгүй юу? Тэгэл тэдэн цагийн зураг авалт таны цагийн үнэ хэдвэ гэд дөнгөж нэгтээ дутаагүй брэнд байлаа гэд ерөөсө битээ голоорой гэж хэлмээр байдаг. Зүгээр л бүгдийг хийгээд үз. Тэр болгоноос туршлага судална. Тэр болгоноос юм өөр одоо бэлтгэлийн хувцас эсвэл одоо гутал малгай гэл одоо бүх юмны тал дээр ингээд туршлага судалж байгаа бол дараа нь өөрийнхөө үнийг бол өсгөөд авчихад бол боломжтой болохоор тэгэл солонгост л тэгжил моделийн ажил бол хийдэг. Надад одоо хүртэл тэгж гарч ирдэг. Миний бүх саналууд Instagram-аар орж ирдэг болохоор хаштаг хийцээрээ. J-Park-ийн ажил бас Instagram-аар орж ирж байсан. Тэр бол үнэхээр гинтийн байдлаар бол орж ирж байсан. Чи нөгөө надад зориулж бичлэг хийж өгч явахад бол би яаж орж ирж ирснийг бол бас тодорхой хэмжээр ярьсан. Тийм болохоор бас л ялгаагүй Instagram-аар л орж ирж ирсэн. Тэгэхээр тэр хаштагийн үр дүнд J-Park хүртэл явах боломж байдаг. Байх нь шүү. Тэг би нөгөө бичлэгэн дээрээ J-Park-ийн тухай ярьсан ч гэсэн одоо яг гоё чиний амнаас бас сонсмоор байна. Яг анх тэр сандлыг хүлээж авахад яг спам гэж бодож ирсэн үү эсвэл яг бүр яг ингээд итгээд ингээ амар гоёсэн. Ер нь яг реакцны ч гоё мэдмээр байна. Бид тэг үндэ эхлээд бол худлаан байна гэж бодож ирсэн. Тэгээ юу гэдэг тиймэрхүү одоо хүний клипний санал зүгээр нэг тиймэр орж ирнэ гэдэгт бол би нэг эргэлзэж байсан. Зураг авалтынхан тэр одоо нөө mood board-ыг над руу явуулах чахад бол бүх юм л ойлгомжтой байсан л та. Тэгтэл би зураг авалтын студио руу явах хүртлээр би одоо баг хүний 8-нд яваад энэ ухааны юм бодсон. Яагаад гэвэл сөүлд биш пажууд зураг авалтнээсэн жоохон сөүлээс жоохон зайтай газар. Тэгээд нөгөө юм контейнер гэдэг үлээ нэг юм том зүгээр юм хөдөө тийм газар байгаад байгаа хгүй локейшн нь. Тэгээ ингээд такси олдохгүй би бүр зовж такси олж байгаад явсан чи ингээл бүр нарийнхан замаар яваал ингээд юу руу яваад байна гэж бодож исэн чинь тэр контейнер шиг юмны гадаа rap god enter гэсэн ингээд лама асаац ингээд байхan за үний юм байна би үнэхээр ирсэн юм байна гэж итгэжсэн. Тэгэл ганцхан нөгөө эмгтэй модель нь би байсан гэдгийг хараад бол итгээгүй. Яагаад гэвэл Солонгост одоо маш олон эмгтэй гоё бүсгүүчүүд байгаа штеп. Өөрийнхөө орны биш ингээд нэг юм гадаад үнийг сонгоод ганцхан тэр мейн модель нь би байгааг хараад бол итгэж өгөөгүй. Тэгтээ амар гоё мэдрэмж байсан. Тэгэл ерөөсөө итгэхгүй ингээл чихнээс олоод байгаа юм бах та гэж бодож байгаа л клиптэй хүртэл хийх мэдрэмж бол бас гоёсэн. Бид хоёр яг тэр пианон дээр суух чахад шууд анх танилцсан байхгүй юу? Би нөө хүлээлийн өрөөнд нь хүлээгээ сууж исэн J-Park-ийг эртлэн. За модель золж байгаа л доошо буугаад ирээрээ гэд дуудаад очисон чинь яг доор нэг залуу дуулаад ингээ бэлдээд байсан. Тэгээ би яг хоолойн сонсчод ирсэн юм байна гээ тэгээ буугаад очисон чинь яг пианогийн урд битээр танилцал өнөөдөр тантай хамтарч ажиллах модель золж аргал гээл. Тэгэл битээр танилцал би зөв шууд урд нь гараад цаасан. Шууд танилцаагүй юу тэгэл эхлээл яг тэр зураг авалтыг бол 4 удаа бичсэн. Амар гоё мэдрэмжсэн ингээд надад яг одоо хамгийн тод санагддаг юм амар гоё үнэртэй залуу байсан гэд ярьжсэн шүү дээ би. Жохон флирт байсан гэж хэлсэн. Тийм, тэр бол тэгтээ амар флирт байсан. Яг үнэндээ тэр зураг авалтан дээр миний пианоны урд сууж байгаа тэр хэсгэн дээр миний хажууд суух хэрэгтэйсэн байхгүй юу? Тэгээд яг эхэлж байхад гай өөрөө би энд нь сумаар байна гэд миний зүгээр шууд энд сууцсан. Тэгээд яг ингээд мөрөө өгөөд надад ингээ хүр гэж үгээд яг нэг тийм амар айлгүй те би одоо бас хүний биед шууд хурж болох хэвээр үгүйгээ чи мэдэхгүй. Тэгэл ер нь бол яг шууд рек явсны дараа ингээ шууд ингэж ингээл лээсэн. Тэгэл ер нь бол амар флирти. Тэгтээ яг угаасаа л J-Park юм чинь. Тэгтээ юун дээр үнэр нь бол надад амар содон санагдсан. Тэр бол
Яг би нэг ингэж үнэртэй дэсэн юм байхгүй ч гэсэн. Нэг мөрийн гэсэн юм байхгүй ч гэсэн яг ингээл яг хүний үнэр гэж байдаг штэ. Тэрнээс нь бол яг юм үнэртэй ус бол биш. Тэгсээр нэ биений тос савн бол биш, нэг юм амар содон үнэртэй залуу байсан. Тэгээд надад өөр бас амар гой санагддаг юм нь тэр хүний дуулахыг сонсгож хүмүүс хичнээн сая $1 одоо юу гэдэг тэр орныхан шин мөнгө төлдөг. Тэгэхэд зүгээр J Park над руу хараад миний доор гэж наа миний нүд рүү хараад битүүрийн ингээ chemistry-аас амар чухал байсан. Амар байсан. Тэгэл над руу хараад ингээл яг тэр дуулж байгаа яг тэрийг ингээ би одоо болтол ингээ зөв нүдэндээ ингээ цээжлээд Доош харж цээжлээд дээшээ биш. Ингээ цээжлээ. Тэгээ ер нь бол яг тэр л надад амар тодулцсан. Тэгээ би хэдэн хоног бас тэрийг ингээ зураг авсны дараа юу лээ нэрнгээс юм болчлоо гэл ингээл нүдэнд харагдтал. Гэтэ би тэрийг ерөөсөө манай монголчууд тэгж амар гоё хүлээж аавна гэж би мэдээгүй. Ягаад гэвэл би J Park-ийн амар фэн биш байсан. Зөвл J Park гэдэг нь л мэддэг болохоос ш би ерөөсөө тэгж амар фэн нь байгаагүй. Тэгээд яг миний зүгээр хүрээлэл миний эргэн тойрны хүмүүс дунд л яаж ч гоё ажил хийчлээ гэл өнгөрөх юм болов гэж бодсон чинь постлсны дараа ингээл хүмүүс амар гоё сэтгэл үлдээгээл бүгдээрээ ингээл надад баяр хүргээл бүр наваг тийж амар гоё хайраар хүлээж авч байгаа нь бол би ер нь яг түүхээ хийчлээ. Би энэ одоо хүний газар 9 жил амьдсныхаа одоо зүгээр л яг түүхийг ингээл тусгачлаа гэж бодсон чинь манай Солонгост идэг хүмүүс маань нөө энэ бол чиний дүнгиж эхлэл. Харин тийм баха дүнгиж эхлэл хаа. Би бол ер нь бол яг 9 жилийн турш мэдээж амар надад хэцүү үед байж байгаа, тэгэл ядарч байгаа, залхаж байгаа. Тэгэл одоо юу гэдэг кастингд ороход заримд нь тэнцэхгүй гэл одоо янз бүрийн болдог ч гэсэн зүгээр яг 9 жилийн тууштай хөдөлмөрийн минь зүгээр амар үр шим бас J Park байсан болоо. Тэгээд ер нь бол би яг хизээч харсан тэр бол ингээ зүгээр YouTube дээр байж ах юм байхгүй. Би хөгшрөөд одоо юу гэдэг яач ч явсан бай би өөрөө яг ингээл залуу нас хамгийн гоё үе харахад бол би яг түүхээ бүтээсэн юм байна гэж бол харсан чи эхлэл гэж хэлсэн. Адуулсан. Файрурги. За cheers. Cheers. За. Ой би аим гоогаад байгаа юм. Аав ээж нь J Park-ийн клипийг үзээд ер нь за J Park-ийнх гэлтгүү яг монголчуудад айгуу танигдсан гэхээр Bad Blood-оос хэлсэн тий. J Park дээр бүр их мэдэж эхэллээ. Тэг яг аав ээж нь Bad Blood дээр яаж хүлээж авсан. Тэг J Park дээр яаж хүлээж авсан бэ сэтгэл нь. Манай ээж хоёр бол надад бол бүр нэг юм яг үнэндээ би чамарстай бахархаж шүү миний охистай мундаг шүү гэж бол ерөөсөө хэлдэггүй. Ер нь бол тэгэл чи бол угаасаа зол жаргал гэдэг янзтай манай ээж хоёр бол ер нь харьцдаг надтай. Байдлаадаар бол мэдээж баяр үргэж ийсэн. Тэгэл амар гоё хүлээж авч ийсэн. Өөрийнхөө амар зөв талыг хөгжүүлсэн юм болов гэж би бодож байгаа байхгүй юу. Ядчил зурга ахуулаа сурж гин, өөрийнхөө үнцгийг олоо сурж гин юм эмэгтэй хүнд бас байх ёстой юмнуудыг ажил мэргэжлээсээ ингэж сууж авч байгаад бол ээж хоёр бол амар дуртай байсан. Тэгтээ байдлаад дээр болвол одоо яг ингэ бодоход манай ээж хоёр бол жоохон эмзэг хүлээж авч ирсэн нөгөө нэг мэдээ гарч ирсэн. Тэгээд тэр үед бол би өөрөө мдээгүй байхад манай гэрийн төрлийн мэдсэн байсан. Мэдээ гарснаас болоод мэдээнээс мэдсэн гэсэн үг тийм. Яг нь байдлаадад ажиллаж байгаа гэж мэддэг байсан ч гэсэн манай монгол охин ажиллаж гин гэдэг мэдээг надаас төрүүлээд манай ээж хоёр уншсан. Гэхдээ тэрний доор нь жоохон сөрөг сэтгэлдлүүд хүмүүс битцсэн байсан юм бэлээ. Тэнгүү тэрийг хараад манай ээж хоёр бол жоохон эмзэг хүлээж аваад намайг тэрэн дээр амар эмзэглчин гэж бодож исэн. Тэгээд надаас амар эмзэг хүлээж авч исэн. Тэгтээ тэгэл миний охин зүгээр үү хүмүүс амар хэлтийн те гэл тэгтэн бол би бүр үнэхээр шалтгаалж байгаагүй. Ер нь л надад хүнийг юу гэж хэлэх бол надад бол нэг хамаагүй санагддаг. Хүн болгоны таалагдахалгүй. J Park дээр бол яг үнэндээ манай ээж хоёр бол J Park гэж битгүй гэж. Миний охин клипэнд орж байгаа юм уу?
Гоё нөө гэх тэгэл дуусгасан тийм тэгээд ерөөсөө нэг миний юм рууч нэг халддаггүй тэгэл сте тэгсэн байна ингэсэн байна ч гэдгүү тэгэл намайг золоогоос өөрийнхөө юм мэдээл хийгээ явж байгаа золоогоосаа л ингээл өөрийгөө хөгжүүлээ ингээл боддог. Зөв гэр бүлийн хайрын төссөн, зөв хүмүүжил төснөрөө ээж аавтайгаа харьцах харилцаан дээр хүртэл ямар нэгэн доогтлол ерөөсөө байхгүй. Ээж аавынхаа итгэлийг бол ерөөсөө алдчихж байгаагүй. Өөртөөх нь хүмүүжүүлсэн хүн нь ингээд амар зөв хүн болж ингээл төлөвшсөн болохоор манай ээж аваар ингээд зүгээр яг за манай хүн бол одоо ингээд алдахгүй гэд ер нь бол их амар миний юмдч нэг халтаад идэггүй тэгэл золоо өөрийнхөө юм хийгээл явж байгаа гэсэн хандлагаар байдаг. Тэнгүүд чиний зүгээс ч гэсэн эрхчлөөтэй гिचэл ингээд дураараа байгаад идэггүй аавж их итгэлийг алдахгүй юмсан гэд хоёр талаа бие биений гоо ингээд хүндлээж явдаг юм шүү дээ. Надад яг тэр амар чухал санагдсан. Хятад явж байхад манай ачуудтай хамт явж исэн хүмүүсээс нэг охин бол яг 10 жилээ төгсөөд шууд бас яг хятад руу ирсэн. Гэхдээ тэр охин бол яг гэр бүлийнхэнтэй амьдарч агаад гинт гадаад руу ганцаараа гараад ирж байгаа байхгүй. Тийм хүний одоо ингээд хандлага нэг арай өөр. Тэгэнгүүт бие бацсан ядаж нэг 2 жил ээж аваасаа тусдаа амьдарсан хүний гадаад руу гарах хандлага хүртэл бас амар өөр гэдэг юм байлээ. Ажил дээр одоо яг ямар хуу системээр ажилладаг вэ? Ямар хуу ажлуудыг хүлээж авдаг вэ? Одоо хэр цензуртай ханддаг вэ гэж асуух юм байна л да. Ажлын санал дээр бол би яг амар үн цэнтэй байхыг хүсдэг. Надад ер нь үр дүн амар чухал гэдэг. Тэр зураг авалт, тэр ажил ер нь яаж дуусах, тэрний яг результат нь ямар байх нь бол хамгийн чухал болохоор би ер нь бол амар үн цэнтэй байхыг хүсдэг. Чи өөрийгөө үнэлэхгүй бол өөр чамайг хин үнэлхийн. Тэгээд юм болгоныг дорол юм болгоныг ингээл сурталчлал явахыг бол би хүсдэггүй. Та явтэ гэж Монгол даам чинь бас нэг жоохон хасал хийгээд явчих гэж бодож орж исэн үед бол надад байдаг. Гэхдээ ер нь сүүлийн хэдэн жилд өөртөө л ер нь би үн цэнтэй байх хэрэгтэй байна. Би өөрөө хүссэн юмдаа орох хэрэгтэй гэдэг нэг юм жоохон юм итгэл үнэмшил илүү амар их болсон. Ер нь бол ажлын талууд дээр бол нэлээд цензуртай байхыг хүсдэг. Ер нь ирээдүйд модельаараа хэр удаа ажиллана гэж бодож байгаа вэ? Тэгээ шүдний техникчээрээ ер нь одоо ажиллах уу, зохицуулаад явах уу эсвэл за модельоо хэдэн жил хийжээд тэгээ шүдний техникч одоо ингэ хийнэ гэх ер нь юу гэж боддог вэ? Сурсан юмаа би юм болохгүй бол тэрийг би яг сурсан одоо ямар хэрэг байгаа юм. Тийм болохоор би ер нь бол яг өөрийнхөө эзэмсэн мэрэгчлэрээ илүү ажиллахыг хүсэж байгаа. Тэгээ яг одооны л миний амьдралын хэм маягтал яг мэдээллийн илүү зохицоод байна л та. Тэгээд ер нь бол би Монгол суурин ирж амьдрах бодолтой байгаа. Тэр үедээ бол ер нь жоохон өөрийнхөө эзэмсэн мэрэгчлэр ажиллаад моделийг ер нь бол жоохон сайт тосол маягаар оруулаад тэгээд ээж болох юм бол ер нь аль хэсэгтээ би break up гэж бодож байгаа. Тэгээд ээж хүний амьдралыг гэдэг мэдрээд бүх анхаарлаа яг хүүхдэд зориулаад гэр бүлтэй зориулаад ер нь аль нэг төр бол хаашин тавина. За ер нь зол жаргалыг золоог мэддэг хүмүүс за инстаграмаа ингээ гоё хөтэлдэг фото модель амар гоё эстетиктэй инстаграмтай гэдгээр ингээ мэднэ. Тэнгүүд яг зол жаргал гэж ямар хүн бэ? Ямар үзэл бодолтой хүн бэ? Гэт ингээ мэдмээр байгаа байхгүй. Одоо чамайг хажуудаа суулгаж байгаа давуу тал ашиглаад ингэжсэн марын зол жаргал найзуудтайгаа ямар идэв? Би найзуудтайгаа байхдаа үнэхээр илээ гэж би хамгийн марцсан хамгийн их илээ балаа юм ярьж ирнэ л тэгэл нэг найзууд дундаа нэг гал зурдаг нь бол би өстө төсөөлөхгүй мэнэ тийм. Харин тий. Би тэгээ нөгөө багийнхантайгаа ингээ асуулт бэлдэж байгаа байхгүй чинь ер нь л ингээд айгуу дуугуу даруухан чийл яг тэгж харагддаг гэсэн. Тэгсэн чинь юу вэ нөхөр бүр ингээ илэрээд Инстаграмыг бол яг би яг л ажлын зорилготой ашигладаг болохоор тийм тэгээ секси харагдаал нэг гээл яг нэг тиймэрхүү л байдалтай би ер нь байдаг. Гэхдээ яг бодит амьдрал дээр бол хамгийн галзуун тэгэл ер нь яг хаана би тухтай байна тэр газараа ер нь тэгэл яг би өөрийнхөө байхыг хүсдэг. Тэгээд яг үнэндээ инстаграмаас маань одоо хүмүүс анзаардаг ахaltaа ерөөсөө миний хоолойг мэдгүй. Миний юм ярьж байгааг ерөөсөө сонсож байгаагүй.
Зүгээр л би зургаал хийдэг гэж. Тэгэнгүүт ингээд бас өнөөдөр чифтээр ингээ уулзаад сууж байгаа маань бас миний хамгийн анхны подкаст. Ер нь л миний бас анх удаа ингээд өрөөнд хуйлахна яриад өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө амьдралын тал арах юмнуудаа ярьж байгаа юм бол чийлээ. Баярлалаа. Хацтай байлаа. За одоо найзуудтайгаа нэлээд галзуу байд юм байна. Тэгвэл зол жаргал хүний найз охин байхтай ямар байдаг вэ? Би ер нь бол хүнийг хайрлахаараа үнэхээр амар юм caring хүн болчдөг. Чи урагшаа яв, би чамайг спортлъя гэл ингээд бүснөөс нь нэг дэмжээл бэжидэг төрлийн ингээд яг хүнийг амар спортлохыг хүсдэг, халамжилж яг нэг юм урдуур нь ороод яг бүх юмыг хийх гээд идэг төрлийн яг нэг юм ээж шиг нь хайрлах гад идэг юмтэй хүмүүс эдэн штэ ингээл юмыг зохицуулж гал бүхнийх нь урдуур гүйчих гээд идэг тийм төрлийн хүн болчдөг. Тэгээд ярихаасаа илүү харуулахыг илүү хүсдэг төрлийн хүн. Зүгээр би үйлдэлээрээ бүгдийг харуулахыг хүсдэг. Хүнийг хайрлвал хайрлсан шиг хайрлах дуртай. Хайрлсан шиг хайрлсныхаа дараа хизээч харамсахааргүй байхыг хүсдэг. Би өөрөө Скорпио хилэнцээ орд болохоор би нэг шийдсэн бол яг тэр чигээр юм бат зогсдог төрлийн хүн болохоор эргэж буцаал ингээд байдаггүй. Ерөөсөө тэгдэхгүй. Тэгэл нэг үгүй гэсэн бол үгүй. Ямар нэгэн үйлдэл хийхдээ ч гэсэн ялгаагүй хүнийг хайрлах найз нөхдийн тал дээр ч тэр ер нь бол бүх хайраа би бүх юмаа яг өөрөөсөө ингэж гаргадаг. Хосын харилцаанд яг тийм хүмүүс байдаг ч би бол өгдөг төрлийн хүн. Ер нь бол амар sweet хайранд дуртай. Бүр нэг юм кинон дээр гардаг шиг хайр биш юм а гэхэд л юм амар зүгээр л юм амар sweet хайранд дуртай төрлийн хүн юм шиг байгаа. Тэгээл тэр хүнийхээ төлөө ингээ өөрөөсөө гаргаж болох юмнууд юу вэ? Амар их effort өөрөөсөө гаргадаг. Эрэгтэй хүнтэй хараа нэг тийм төрлийн хүн яг найзуудтай байхтай ч гэсэн ялгаагүй. Найз нөхөдлийн хувь дээр бол би яг хүний найзыг найз байхыг хүсдэг. Найз гэдэг үг чинь өөрөө ямар утгатай юм бэ тийм үсттэй. Тийм болохоор ер нь бол би хүний найзыг байхыг хүсдэг. Тэгэл хүнийг хайрлсан шиг хайрлахыг хүсдэг тийм л төрлийн хүн. Би одоо энэ класснууд бүр чи ирэх үү найз залуутай байвал харин тэгсэн чинь ингээд гээд би бол хизээч тэгж эргэлж үзэж байгаагүй. Тэгтээ мэдхгүй нэг юм жоохон юм хүрлцэж эрхлэх дуртай гэх юм уу ингээл хамар мамраа өнгөдөг ч юм уу нэг юм тухамхаа нийлүүлж ингэдэг нэг юм үйлдэлээрээ нэг арсны энэ хүрлцлээрээ ер нь жоох эрхлэх дуртай төрлийн хүн. Тэгтээ ер нь бол би амар эрх. Аав ээжтэй яаж эрхэлдэг вэ? Аав ээжтэйгээ бол тэгээд одоо л арай гайг болчиход байгаа. Тэггүй бол өмнө нь бол би зүгээр ингээл явж идэг гэрнээ аав ээжтэйгээ ярихаар бүр яалтчгүй аавтайгаа ярихаар би аав охин. Аавтайгаа амар татна. Тэгээ ер нь бол аавтайгаа ингээд хэлээ хацсан чааш. Гэхдээ ер нь намайг ийм болчдөг гэд эргэн тойрны хүмүүс ярьж ирсэн. Тэгээд ер нь амар ирэх юм байна гэж. Гүр яриа хэлээрээ ирэх биш ч гэсэн ер нь бол үйлдэл байгаа байдлаараа ер нь бол амар ирэх төрлийн хүн юм байна. Зол жаргалын нэг өдөр ямархуу байдаг тухай мэдээж авмаар байна. Ажилтай байх үед чиний нэг өдөр ямархуу байдаг. Тэгээ ажилгүй амарч байгаа үед чиний нэг өдөр ямархуу харагддаг байна. Тэрс байдаг миний тэр өдрүүд бол яг би одоо Солонгост байхдаа ер нь бол яг илүү амар фокусцсан байдаг байхгүй юу. Монголдоо бол яг эрэхтэй ингээл амар гоё Монголыгаа enjoy-дол найзуудтайгаа цаг өнгөрөөгөл гэр бүлийнхэнтэйгээ гоё хэрэгтэй цаг өнгөрөөгöd явахыг хүсдэг. Солонгост байхад бол би бүр яг юм бүх юм цагийн хуваараар амьдэрдэг. Тэр надад илүү амар тухтай санагддаг. Ажилгүй өдрийн өглөө маань бол яг өглөөс ирээд заримдаа зэрэг үү? Янз бүр заримдаа жоохон нойроо засц үедээ бол өглөө эрт сэрхж үеэн жоохон орой унтжвал өснөрөө унтж байгаа сэрхж үйдэг. Би унтах бол амар дуртай. Манай ээж надад захиж хэлж ийсэн. Ээж болохоо өмнө сайн унтаад хизээж битээ нойрносоо ингэж харамл гэж бол амар хэлдэг байхгүй. Тийм болохоор би бол унтах бол үнэхээр дуртай. Тэгээд ер нь янз бүр сэрэнд өглөөнийхөө цайг уугаад өглөөний сандаа юу авах вэ? Ер нь янз
бүрдээ тэгэл өндөг авокадо талах эсвэл заримдаа овёс, банан гүзээлцэх эсвэл панкейк янз бүрээр л өөрийгөө нөхөдөө ахгүй ол идэхийг хүсдэг. Тэгээд яг ажилгүй үедээ бол би өөртөө амар сайн амралт өгөхийг хүсдэг. Тэгээд яг нэг ганц 2 өдөр нь ингээд жоохон үр бүтээлгүй яг амарчдаг. Ер нь би жоохон оройны төрлийн хүн. Өглөө би нэг хэм хийхийг хүсдэггүй. Жоохон юм тайван, сонголт хийх. Одоо хүмүүс өглөөс хичээл ингээд шүү жимд явал жимддэг. Би бол хизээч өглөө жимддэг төрлийн хүн биш. Тэгэл өглөөг ер нь бол амар юм зөөлөн, тайван, гоё эхлүүлэх дуртай. Тэгээд тэгэл гарч орох ажлуудаа ингээл амжуулаад хамгийн гоё хэсэг бол зүгээр яг йога хийгээд хоол өглөөний хазаа идээд усанд ороод өөрийгөө бэлдээд бэлэн болох яг тэр мэдрэмж бол хамгийн гоё байдаг. Тэгээд өдөр ажлуудаа амжуулна. Орой болохоор би яг сэргээд эхэлдэг байхгүй нэг юм 5-аас хойшоо. Тэгээд жимддэг. Жимээ хийж агаад гэртээ арай л хоолоо идээл кино үзэж хөвтдөг. Ер нь бол ингээд айл болох нэг юм холилдуулахыг хүсдэг. Зарим өдөр нь жийл, зарим өдөр нь жоохон гэртээ амарсан ч юм хийдэг. Ер нь янз бүр байдаг. Ажилтай өдөр бол би бүх одоо дэглэмээ алддаг гэх юм уу. Үнэхээр ядардаг. Би ер нь бол амар олон жил яг Сөүлээс 3 цагийн зайтай газар би амьдардаг байсан болохоор би Сөүл рүү явхад бол зүгээр ингээд миний ингээл энерги тусчдаг гэсэн байхгүй юу. Зураг авалтууд ер нь бол дандаа бас нэг 11 магис эхэлдэг. Яг нэг таньдаг удцсан газрууд маань бол намайг холоос ирдэг мэддэг болохоор нэг 12 моёрын үед эхлүүлдэг. Гэхдээ ер нь л би яг өглөө үрийн 5-аас босгоос эхлүүлээл. Тэгэл зарим зураг авалтанд өөрөө будаж очих үед өглөө нүрээ босвол будна. Тэгэл Сөүл рүү явна. Студид хайж ишээтэй ингээл бүр алхаал би юм ч идэх завгүй явдаг. Яг ингээд зүгээр алхаж явах төрөл би юм идчихэж болно л доо. Гэхдээ би ерөөсөө нэг тийм аппетитгүй төрлийн хүн. Тэгээд ингээл бүр ухаан жолоогүй явдаг. Тэгээ ажил дээр очино. Олон цагийн зураг авалтыг дуусгана. Тэгэл нэг юм өдрийн турш яг зураг авалтын дундуур нэг л мэддэг ч юм уу те. Тэгэл дуусангууд орой гэртээ харах хэвээр галт тэргэндээ суух хэрэгтэй, амжих хэрэгтэй. Хоол идэх завгүй. Уцаал галт тэр өрөөгүйгээл тэгэл орой гэртээ 11 гэж ирээл намтдаг ч юм уу. Завтай үедээ би яг ийм хуваарлалтай амар зүг болгодог. Би 4 сараас фитнест явж эхэлсэн. Би таргалах зорилготой ямар эрүүл фитээр таргалах. Тэгээд өөрийнхөө ээж аваасаа өгсөн биеийг би зүгээр яг тултал нь хөгжүүлэхийг хүссэн. Тэгээд таргалах зорилгоор фит болох зорилгоор яг уураг хэрэглээл хооллоо амар зөв идэх хичээгээл тэгэл нойр ер нь витаминууд амар цаг надад тааруулж уух ч юм уу. Амар гоё байдаг яг амралтын өдрүүд маань. Бүх юм хуваарийн дагав бүх юм миний төлөвснөр явж байгаа л зураг авалттай үедээ бол тэгэл бүр би зүгээр сүнсэн соролцсон болчихдаг. Тэгэл би яг тиймэрхүү өдрийн дараа бүтэн өдөр би гэртээ хэвтдэг. Бүтэж өөрийгөө цэнгэлэх гэж юу? Бүтэн өөрийгөө амрааж ингээд яг өөртөө амралт өгч байгаа л тэгэл арай сэргээл очиал төмрөөргөл тийм л амьдралтай. Би ер нь бол яг ийм амьдралын зөв хэм маягтай бол амар дуртай. Энэ орчныг надад яг Солонгос яг ийм бүрдүүлж өгдөг гэх юм амар тайван бүх юм цагийн хуваарийн дагуу ажилдаг болохоор ер нь бол яг тийм хуваарийн дагуу өдрөө өнгөрүүлэх үр бүтээлтэй яг тийнд байхад бол яг орчин амар сайн төлөвлөж чаддаг. Өөрийгөө за би золж харгалаад би ийм хүн болох хэрэгтэй юм байна. Би амьдралын маягаа ийм болох хэрэгтэй юм байна. Би өөрийгөө одоо хийлгэх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэр үеэ мэдсэн үе хизээ байсан бэ? Ер нь бол яг нэг юм хүний амьдралд гинт нэг юу лээ гэж боддог нэг юм эргэлтийн үе гэж байт юм шиг надад санагдсан. Тэгээ яг миний тэр үе бол надад тохиолдсон. Тэгээ би тэр үедээ мэдэрсэн юм бол би зүгээр л яг өөрийнхөө үнэхээр амар гоё хөлбрийг бүтээмээр санагдсан. Хэрэгтэй хэрэггүй бүх одоо юмнуудаа хаяад л би хинбэ гэдэгтэйг нэг юм танилцах үе маань байсан гэх юм уу. За тэгвэл хийсэн алхмууд чинь яг юу байсан бэ? Тэр эргэлтийн цэг дээрээ миний нэг юм суудсан хэрэггүй илүү зангууд байдаг штэ. Тэдрийгээ ер нь бол
хаях хэрэгтэй юм байна. Зүгээр л би яг амьдралыг амар аз жаргалтайгаар харах хэрэгтэй юм байна гэдгийг бодсон гэх юм одоо чи амар гоё позитив байгаа л байвал чам руу тэр болгон өөртөө хүрээл ирнэ. Чи амар сүрэг муу байгаад ах юм бол гэл юм амьдралаас ингээл нэг юм муу талуудыг хараад ах юм бол чи тэр хэмжээгээрээ л даарклна. Тийм болохоор амьдралыг харах өнцгөө жоохон өөрчлөх хэрэгтэй. Тэгээд одоо бүх юм дээр амар гоё позитив байх одоо амар гоё санагддаг. Хэрэггүй зан чанараас гадна одоо хүрээлэл чамайг эргэн тойрон байгаа хүмүүс хүртэл амар чухал. Яг тэрний өмнө эхлээ чи өөрийгөө олох хэрэгтэй л дээ. Эмэгтэй найз нь ч байсан хамаагүй жишээлбэл би ганцаараа байж чадахгүй бол рүү би хоёлаа ингээд хамт байдгүй гэл нэг юм ганцаараа байж чаддаггүй. Яг зан чанартай хүмүүс байдаг байх. Гэхдээ ер нь бол хүн яг ганцаараа байж амар хим зүйлийг ингэж эргцүүлж бодож өөртөөгөө яг амар сайн ярилцаж чаддаг юм шиг санагдсан. Тэгээ чи өөрийгөө яг олсон цагт гээд өөрийгөө ойлгоод би хэн бэлээ? Би юунд дуртай илээ? Би яг ямар амьдралыг deserve хийх хүн бэлээ? Би ер нь бол өөрийгөө яаж амар гоё болох вэ гэд нэг юм зүгээр л өөрийгөө хайрлахаар тэр хүний нүд онгойдог. Нүд онгоосон цагт чи эргэн тойронд байгаа зүйлсээ анзаарна. Юу ч хамт хэрэггүй. Юу ингэ чамайг жоохон тухгүй байлгаж чинь чамайг доошо татаад байна. Тийм доошо татаад байна. Тэд болгоныгоо зэгцлээл тиймэрхүү алхамнууд бол хэрэгтэй. Өмнөд төвтөр маань girls гэдэг сэдвийг ер нь төлхөө барьж авсан бол энэ болохоор охтын нөхөрлөл гэдгийг илүү төлхөө барьж авч байгаа байхгүй. За тэнгууд сая өөр дээр ихлэ ажиглаад өөрийгөө гой цэвэрлэлийн дараа эргэн тойрноо цэвэрлэн гэж ярьлаа шүү дээ. Тэнгууд нөхөрлөлөөсөө тэгэж одоо цэвэрлсэн зүйл байгаа юу? Чиний хувьд яг ямар хүнийг найз гэж хэлэх юм? Ямар хүн чиний хувьд найз биш болоод чиний хүрээлээс тэр хүнийг холдуулсан юм? Яг янз бүр юм бэлээ л дээ ингээл хүн яг ийм амьдралынхаа туршид зарим зүйлсийг амар анзаарч таньж мэддэг юм байлээ. Одоо жишээлбэл чи үнэхээр амар чиний сайн найз гэж бодоол ингээл яг үнэхээр та хоёрын friendship bond ч юм бүр амар юм гоё байсан ч гэсэн цаг ирэхийн үрээр хүмүүс өөрчлөгддөг. Тэгэнгүүт ингээ чи тэрийг хүлээж авч чаддгүй юм байлээ л дээ. Одоо нэг дандаа сайн талаас нараа тэр хүний одоо өөрчлөгдсөн байдлаас нь юусоо харж чаддгүй. Миний найз чинь ийм л хүн байсан юм чинь үнэхээр ийм сайн найзтай бит хоёр гэл юм тэр хүн хэдийн ингээд амар өөр хүн болцсон ч гэсэн ингээл хуучнаар нь дүгнээд тиймэрхүү тохиолдлууд хүртэл байна. Ийм гэсэн үг анх амар сайн найзууд байсан ч гэсэн өөр тийм байх ёстой гэсэн үг биш юм билээ. Гэтэ ер нь болвол хүний хэдэн жил нөхөрлсөн тэр цаг хугацаа бол би бол нэг хамаагүй гэж боддог. Жишээлбэл тэгэл удаагүй гэр амар татан болсон найзууд хүртэл байдаг үсттэй. Тийм болохоор ер нь бол хүнтэй чи хэр удаан найзалж байгаа даа биш зүгээр л та хоёрын тэр нөхөрлөл хэр хүчтэйгээс л болдог л ахaltaа. Ер нь бол би хүрээлэл дээрээсээ токсик хүмүүсийг байлгахыг хүсдэггүй. Gossip ярьдаг. Бусдын амьдралыг ингээл хоорондоо ярьж мардаг. Тиймэрхүү ингээл нэг юм хов живэн дунд амьдэрдэг нэг тиймэрхүү хүмүүсийг бол би одоо үнэхээр no гэдэг болсон. Тэг зөндөө нэг юм хийх юмнууд байж найзуудтайгаа тийм үсттэй тэгэхэд ингээл хов яриа суухаас илүү гоё юмнууд байхад ингээд хов яриа сууж байгаа гэдэг чинь ер нь бол бас нэг бодлын амар тэнэг үйлдэл. Тэгээд бас эмгтэй хүмүүсийг анзаарахад бол цагаан хатаархал гэж угаасаа байдаг. Хүн болгонд л эмгтэй хүн болгонд л цагаан хатаархал гэж байдаг. Гэхдээ нэг юм найзынхаа юмыг л сонсоод байдаг хэрнээ өөрийнхөө ерөөсөө юмыг ярихыг хүсдэггүй. Цагаан хатаархалтаа тэр юм уу эсвэл зүгээр хатаархдагч байж болно л та зүгээр л яг чиний ямар нэг асуудлыг хараад тэгээл одоо тэрнүүгээр ингээд өөрхийдөө гэл нэг юм даваа хандах үйлдэл. Чиний зовлон сонсох айгуу дуртай байдаг гэж юу? Яа, ер нь бол яг хөө тиймэрхүү гэж хэлж болно. Тэгээд өөрийнхөө ямиг ярихгүй хэрнээ миний зовлон сонсоол ингээл байж идэг. Тэгээд өөрийнхөө ямиг ярьчих гэхээр миний ер нь ингээд нэг юм доошоо орох гээд байгаа ч юм шиг. Ер нь бол тиймэрхүү хүмүүсийг бол өөрлөгөө ойртуулах хэрэггүй. Хэрвээ ойртсон байл яг уу яаж цэвэрлэхгүй тэр хүнийг гэлж. Тэгэл заавал чи хүнийг
одоо юу гэдэг хэрэлдэж муудалцаал хоорондоо амар ухаа салах хэрэггүй зүгээр. Тэгэл айсараа чи холдол явчих. Хүмүүс тэнэг биш анзаарна. Тэгэл тийм болохоор ингээл зүгээр л би бол зүгээр алга болчдөг төрлийн хүн. Би тэрэнд ямар ч тайлбар хэлхийг хүсдэггүй. Яг уу миний буруу байвал би мэдээж тайлбар хийн би уучлахгүй. Хэрвээ одоо ярих шаардлагагүйгээр чамд одоо нэг юм таагүй юм мэдрүүлэх юм бол зүгээр л холдол явчих. Эзэн нэгэн чам цаг чам руу холбогдсон тэр үед л зүгээр яг би тийм болохоор ингэж явсан юм аа. Тийм болохоор ер нь бол би ингэж хайцаагүй маа чамтай гэж ер нь бол би өөрөөсөө бол зүгээр ингэ шууд ингэ түлхээд явуулчих чаддаг. Тэгээ би ер нь бол эмгтэй хүмүүсийг бас амар гоё найзсууд байгаасаа гэж хүсдэг. Яг нэг юм хүний найзыг найз айна гэдэг чинь нэг юм зүгээр л бат ард нь зогсож идэг тий. Илтэг одоо ингээл олон юм яриад идэггүй гоншооноо луг хаяал найзаагаа ингээд нэг юм доош нь хийх гээд идэг ч юм уу нэг юм сонин одоо хөрлөлүүд байдаг штэ. Тийм байхын оронд найзаагаа хэрэгтэй үед нь тусалчдаг. Ар гэр өөрсдийнхөө юмнуудыг хийгээл явцдаг. Тэгэл уулзтаа бөөнөрөө ингээл амар гоё уулзаал яг нэг юм мэдгүй юм чанартай байх хэрэгтэй. Чи өөрийнхөө энэ эргэн тойрны хүмүүсийг цэвэрлэх юм бол чиний хажууд ямар хүн байх ёстой гэж өөрөө ингээд тодорхойлчих юм бол чи тэрнээсээ ингээд амар тайван аз жаргалтай байж чаддаг. Тэр хүмүүс хизээч чиний ар нуруу хутах зоохгүй гэдгийг мэдэж амьдрах ингээд амар гоё яадаг. Өнөөрөө сан жагаал уулзаал ярихтаа амар гоё өөртөөхөө талаар яриад гэл юу хиймээр байгаа ямар байгаа гэл нэг юм гэдэггүй яг үнэхээр яг амар гоё найзтай байх бол гоё шүү. Миний хувьд эмэгтэй нөхөрлөлийг би ингэж боддог. Эрэгтэй нөхөрлөлөөс ялгаатай. Яг би эрэгтэйчүүдийн нөхөрлөлийг их мэдэхгүй л дээ. Миний одоо найз хамгийн хөөрхөн дээрээ байгаасаа хамгийн гоё зөв сонголтыг хийгээсээ одоо юу гэдэг хамгийн жаргалтайгаараа байгаасаа тий одоо нүрэ ботсон байх ч гэсэн яг хамгийн гоё өнгийг өөртөө олоод ингээд бодчихаасаа гэж би тэгэж хүсэж чадчихвэл чин сэтгэлээсээ хатаарахгүйгээр юу вэ одоо манай найз Акигээ байгаа штэ Аки хэрвээ уруулаа ингээд бодчихвол надаас л хөөрх харагдах гэдэг юм. Тийм болохоор уруулын ингэж бодуулмарг байх юм gibi чинь ердөөсөө нөхөрлөл биш. Тийм амар муухай зүйл. Тэнгүүт ингээд ердөөсөө тэр хамаагүй надаас л хөөрхөн болж гинөө тэр ердөөсөө хамаагүй зүгээр л ингээл хамгийн гоёор нь хамгийн аз жаргалтайгаар нь хамгийн амжилттайгаар нь байлгахыг чин сэтгэлээс хүсэж чадж байгаа бол тийм зан чанартай бол яг вау өстой гоё эмэгтэйчүүдийн нөхөрлөл даа гэж боддог. Зүгээр л найзсыгаа ямар ч үед нь алгаад ташаад тийм ээ урагшаа гэж нэг найзыгаа ингээл зүгээр дэмжиж яадаг. Найзынхаа үнэхээр яг сайхан явахыг харах. Тийм л найз байх. Гоё тийм найз байхыг би хичээдэг. Би ер нь бол хүний итгэлийг алдахыг хүсдэггүй. Хүнд ингээд нэг юм эвгүй сэтгэл үлдээх ч юм уу тэр хүний юм эвгүй байдалд үүсгэх нэг юм хүнийг амар боддог төрлийн хүн өөрөөсөө илүү яг энэ бол сайнтай муутай. Тэгтээ ер нь бол үхэл хайраа ер нь зориулж гадаг. Тийм болохоор гой найзтай гой. Ингээд манай найзууд гой. За одоо штэ түрүүн чи одоо ингээд токсик хүмүүсийг ер нь буруу хүмүүсийг ойртуулдаггүй шууд ингээд явуулж чаддаг гэсэн штэ. Тэгж явуулж чаддаггүй хүмүүс байдаг те. Тийм хүмүүсийг харж ирсэн нь ер нь одоо ганцхан найз гэлтггүй одоо үерхлийн тал дээрч бай. Тэр хүн чамд муугаар нөлөөлж байна. Тэр хүн чамаа ингээд эвтлээд ингээд чамайг дотроос ч ингээд муухан болгоод байна ч юм уу те. Ингээд энерги чи сороодна гэдгийг мэддэг хэрнээ ганцаараа байх айцаасаа болоод тэр хүнээ тавьж явуулдаггүй. Эсвэл яг үнэхээр тархинд тавьж явуулах хэрэгтэй гэж шийдсэн ч гэсэн буцаж нийлээддэг. Ганцаараа байж зовсны оронд токсик байсан ч хамаагүй энэ хүнтэй ингээм хамт байж даа гэж бодоод идэг. За аль эсвэл халдоод явуулчлаа тий. Би чамтай нийлэхгүй, би чамаас саллаа ч юм уу тий. Чимний найз биш, чимний найз л байха боллоо гэд салсан ирнэ. Ардаас нь ингээд тэр чи буруул хүнээ алдлаа да гэж байгаа юм шиг ингээл буцаж ингээ анхаарлыг татах гад идэг. Нэг тиймэрхүү зүйлүүд байдаг. Энд дээр юу гэж боддог вэ? Найз нөхөрлийн харилцаан дээр ч тэр хосын харилцаан дээр ч тэр одоо зүгээр салалт гэж ярил л та тий. Найз нөхөрлөлөөсөө ч гэсэн салж явдаг тийм үү. Зүгээр заримдаа салалт гэдэг бол зарим хүний хувьд шин эхлэлийн хаалга байдаг.
чи токсик найзуудын харилцаа өөр юу гэдэг хосын харилцаанаас ингээд гарч чадахгүй тэндээ ингээд яг унтсан байгаад байгаа ч гэсэн ингээд чи шинээр ингээд эхлэмээр байвал зүгээр л яг бэлэн болохоо хүлээ. Яг доторх одоо сэтгэл зүйч нь бэлэн болсон цагт зүгээр л тэрийг нэг удаа хийгээд үзэх хэрэгтэй. Тэгээ хийхдээ амир зөв аргаар тэрийг ингэж хийх хэрэгтэй. Яг тэ тэгэл сэтгэл санаагаар унаал жоохон хэцүү байвал сайхан уйлаад авчих, сайхан эм орчих, тэгээ босчих тий. Тэгэл тэр ганцаараа байгаа цаг хугацааг ер нь амир зөв ашиглах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүл ингээл өөрөө ингээд юм оролдоод үзээд байх тусам аль хэдийнэ л чи зүгээр яг тэрийг хойно орхицсан байдаг. Тэгээ миний яг тэр өөрийгөө хайрлах цаг хугацаа чи яг тэр ганцаараа байгаа үед л амар тохиромжтой. Тэгээ чи өөр дээрээ фокуслж байгаа үед чи яг бүгдийг тодорхой болгож өөртөө яг хэрэгтэй юмнуудаа олж авч гин. Тэгээ тэр цагт чи би ямар тэнэг байсан юм бэ те. Би яагаад эндээс ингэж юм бэртгэн холтоод авчиж болоогүй юм бол яагаад би ер нь ийм токсик одоо найзуудыг хэрэг дойрондоо байлгаад байсан юм бол гэдэг. Ер нь бол нүд донгоогоод ирэхийн цагт бол бүх юм өөрчлөгддөг. Тийм болохоор ер нь бол салж сурах хэрэгтэй шүү гэж сурах хэрэгтэй. Тийм. Тэгээд юу алдснаа хар энтер гээд байгааг бол би ингээд сайн ойлгохгүй байхгүй юм. Glow up гэдгийг амар буруу утгаар хүмүүс ярьдсан юм шиг. Тийм өөрийгөө хайрлаад тэр хүн өөрийнхөө бүр ингээд яг нэг юм төвшинг ахиулаад улам амар гоё гялалцж байгаа чинь ер нь бол би glow up гэж ойлгодог. Тэрнээс биш чи одоо юу гэдэг одоо муутсан найздаа ч юм уу салсан найз залуудаа чи гоё харагдахын төлөө өөрөөрөө байхгүй ингээд тэр хүний төлөө чи өөрийгөө ингэж гоё болгоод байгаа чинь яг үнэндээ glow up шиштэй тийм үсттэй тийм болохоор надад бол яг зарим хүмүүс нэг юм glow up гэдэг нэг юм өшөө авалт юу алдснаа хар чи ямар найзтай байсан нэг хар гэж мэгээлдэ чи одоо найзлахгүй байна. Би одоо ингэж явж чинь. Чиний орны найзыг би ингээ олцсон шүү аль хэдийн ингээд ингээ шинэ найзтай байж байгаа ингээ харуулж байна. Тиймэрхүү байдлаар бол ашиглах юм бол би бол амар weak хүн л гэж хэлнэ. Нэг юм сул дорой юм өөрийгөө олоогүй хүний төлөө юм хийдэг ч юм уу тий. Би бол тэгж харна. Зүгээр өөрийгөө хайрлаж тэр хүн улам гоё эмэгтэй хүн болж байгааг бол glow up гэж нэрлэнэ гэж би бол бодож байна. Тийм болохоор ер нь өөртөө хэрэггүй бүх юмнуудаа зүгээр л зоригтой хавшин тавиал зоригтой зүгээр урагшаа алхал өөрийгөө хөгжүүл өөрийгөө үн цэнийг мэдэр өөрийгөө улам гоё авч би эмэгтэй хүмүүст бүр үнэхээр хайртай. Би эмэгтэйчүүдийгээ бүр гээр амар гоё гялалцаж бүр нүдэндээ нөгөө галтай юу лээ нүдэндээ цогтой нүүрэндээ галтай гэдэг үү? Би юу сайн мэдэхгүй байна. За ямар ч тааш нүдний гал цогтой эмэгтэй хүнийг харах би амар дуртай. Тийм болохоор ер нь ингээд эмэгтэйчүүд маань өөрсдөө амар хайрлаасай. Ер нь зүгээр нэгэндээ амар хайртай байгаасай гэж хүсдэг. Тэгээ янз бүрийн л эмэгтэй хүмүүс байдаг л да. Гэхдээ ер нь бол тэр хүмүүсийг ингээл өөрөөсөө холдуулчих. Зүгээр яг өөрөө чи хаан жаргалтай байна. Тэр орчноо бүтээ. Өөрийгөө хайрлаад улам гоё гялалцаж гоё амьдралыг enjoy тасаа эмэгтэй хүнийхээ үн цэнийг улам гоё мэдрээсэ гэж би боддог. Бас өөрийгөө comfort zone-оос гаргах хэрэгтэй. Яг нэг тасцсан юмдаа ингээл байгаад тах биш. Шинэ нэмийг оролдож үз. Би бол яг үнэндээ тэр жимийг хийгээд би жимд яваад бэлтгэл хийхдээ би бүр яг дурлаж байгаа байхгүй юу? Шинэ юм туршиж үзээ тэр нь бүр ингээд үйлчлээд байгаа тэр мэдрэмж бүр амар гоё байсан. Тэгэнгүүт чиний бие чинь гоё болоод ирэнгүүт чиний өөртөө итгэл чинь хүртэл гэл орж ирээл нүднийх нь гал цог нь улам басаал ер нь бол эмэгтэй хүн өөрийгөө яг амар хайрлах хэрэгтэй юм байна. Өөрийгөө амар сайн хөгжүүлэх хэрэгтэй. Угаасаа ер нь эмэгтэй хүмүүс бид нар чинь ингээл хүний төлөө л байдаг хүмүүс шүү дээ. Хүүхдийнхаа төлөө ар гэрийнхаа төлөө ер нь өөрийгөө амар хоошин тавьдаг. Боломж бололцоогоороо зүгээр ингээд цаг хугацааг амар гоё ашиглаасай. Төрсний дараах ингээл манай эмэгтэйчүүдийг гиз минийх унтцсан би ер нь жоох ингээд биенийхээ галбарыг алдсан гэд байдаг ч гэсэн
Тэгэхээр яг ингээд өөртөө гоё цаг гаргаад нэг өдрийн итгэн цагийг ингээд ашиглаад нэг юм өөрийгөө хайрлаад жим хийч юм уу йога хийх гэртээ ингээд юм өргөөл ингээд зүгээр баг хэмжээгээр ингээд хөдлөөл ингээд зүгээр ингээд битээ зүгээр би ийм болцсон би одоо ингээд дуусаа би одоо бас ингээд яг ингээд байж ийн гэж боддоосэй гэж би боддог. Тэгэл ер нь бол юм болгоныг оролдож үзээд улам гоё болоосай өөртөөхөө бүр тэгэхээр яг гоё бүр толцсон тэр version хараасай гэж би бол мэдээж үтэйгээ хүсдэг. Тэр version-ыг харахын тулд тэр нэг уйлж байгаа ямарж байгаагаа гүрийгээ давчхал хэрэгтэй юм байна. Уйлаад ямархосоо айгаад буцаж токсик нөхцөл байдал руу очиж болохгүй. Би яг TikTok-оос нэг бичлэг үзчихсэн байхгүй юу? Өсөж явах үедээ хизээж битээ хүмүүсээ зөвлөвөл lonely байгаа үед хизээж битээ хүнтэй хамт бай. Гэдэг бол ер нь яг ганцаараа байх чинь гоё штэ. Тэрийг амар гоё зөв ашиглах хэрэгтэй юм шиг санагддаг. Ганцаараа байж чадсангүй амар хүчтэй болчдөг тий. Хөөе чи нэр хэр удаан ер нь одоо ингээд ганцаараа гэдгийг одоо юу гэж хэлмээр юм бэ? Одоо өөртөө ингэж тухтай байж байгаа вэ? Би яг аяд том болсноос хойш ер нь л яг ганцаараа байсан. Гэхдээ яг хуу Солонгост амьдарч байх үедээ ганцаараа байгаа ч гэсэн одоо хосын харилцаанд байж үзсэн. Яг ганц биш яг солоогоор ч амьдарч үзчихсэн. Тэгээ ер нь бол яг хуу хосын харилцаатай байсан ч гэсэн ер нь бол яг Солонгост ганцаараа байсан үе маань амар их. Тэнгүүд тэрний сөрөг тал нь юу вэ? Ганцаараа байх. Удаан ганцаараа байхаар ч юм уу? Одоо наадах чиг надад анзаарагдаад байгаа л та. Амар юм дураар болчтой юм бэлээ. Одоо яг миний ингээ нэг өвчин хөдлөд байгаа байхгүй юу? Миний тавьсан юм байрнаас өөрчлөгдөх. Миний тавьсан юм байхгүй болчих ч юм уу. Тэгээ ингээ би Монголд ирэхдээ ээж аав дээрээ байдаг. Одоохондоо бол би тусдаа гараагүй байгаа. Суурин байдаггүй болохоор тэнгүүт би ингээ яг жоохон стресстэйж эхэлдэг байхгүй юу. Ингээл барьсан тавьсан юм ингээл байрнаасаа хөдөлчих үе байна тэгснэ унтчихад ээж нь руцаар ирдэг шнэ найзуудтайгаа. Тэгэл тэгж сэрэх үе байна. Тэгэл ер нь зүгээр нэг юм битэрхий ганцаараа байсаар амар юм тав тухандаа юм уусцсан. Үдээ байж чадгаа болчт юм бэлээ. Бохор гараараа ингээл миний юм дээр ингээл шилийн юм дээр хүрт мөрдөг ч юм яг тийм юмнаас амар их стрессчтэй юм бэлээ. Тэгээд ер нь бол жоохон миний бодол надад зөв. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг ер нь ингээл бүх юмыг өөрөө шийдчих гээл яг юм өөрөө дайрдаг болчтой юм болов гэж бол би анзаарсан. Ер нь жоохон гадаадд ингэж удаан амьдрах юм бас жоохон сөрөг тал наа. Гэтэ энд бол бас сайн тал гэж байна. Би яг Солонгос амьдралын яг хим маягтуудаа ер нь амар яг тасаж эхэлсэн. Ер нь Солонгос миний хувьд бол яг хоёр дахь гэр маань болцсон. Тэнд бол эмэгтэй хүмүүс ерөөсөө эмэгтэйч гэлтгүй эрэгтэй хүмүүс амьдралд яардаггүй. 30 наснаас бүх юм эхэлдэг гэж боддог. Тийм болохоор одоо мэдгүй би яг тийм орчинд бас удтандаа тэр юм уу? Ер нь бол би ерөөсөө амьдралд яардаггүй. Би яг одоо байгаа цаг хугацаагаа амар гоё enjoy-ыг хүсдэг. Ингээл яг хийх хэмээр байгаа юмнуудаа хийгээл яг ээж болохынхаа өмнө юмнуудаа ингээд мэдэрч үзээд өөрийгөө ингээд бүх юмд ингээд туршиж үзснийхаа дараа ер нь ээж болох хэрэгтэй юм байна гэдэг яг нэг юм амьдралд яарахгүй тийм юм бол надад яг жоохон суудсан. Гэтэ би бол энийг амар сайн тал гэж хардаг. Чи залуучууд дээр ямар шаардлага тавьдаг? Өөрийнхөө хажууд байлгах залуу одоо ирээдүйн нөхөр ийм байх хэвээр гэдэг юм цензуур гэх юм уу? За нэг гэж яа нээр уухтар юм шиг байж байгаа. Гэтэ аяг дуусаг. Яа. Амар гой зүйл юм байна. Эрэгтэй хүндээ мэдээ шаардлага тавилгүй яах вэ? Яг ямар хүнтэй байхаас хамаарч чи өөрөө хүртэл яг ямар болох чинь нөлөөлнө. Би бол яг амар mature бөөрсөртэй эрэгтэй хүнийг илүүд үздэг. Өөрийгөө ч олоогүй, хаана гიშгхээч мэдгүй, зөв яг муухагаар хэлэхэд нэг юм fuck boys нэмсэн нэг юм далчгансан, даалтгансан яг нэг юм би тийм хүмүүст үнэхээр дурггүй. Яг амар gentleman,
яг юм эр хүн шиг амар манли эрэгтэй хүмүүсийг бол би хажуутай байдлахыг илүүд үздэг. Тэгээ жоохон тайван төрлийн хүн бол яг миний бас цензурт ордог. Би тэгтээ цензур яриад зүв үү гэж Яа болохгүй гэдэг. тэгвэл бас гэж би эрэгтэй хүмүүсийн эргэн тойрныг нөхөрлөлийг бас амар анзаардаг л та. Ер нь яг тэр хүний эргэн тойронд яг ямар хүмүүс байна, хэр токсик, тэгээ хэр амар юм болж бүтдэггүй юм хийчгээд байдаг. Завсар заагаар бол илүү үйлдэл хийчгээд байдаг ч юм уу. Ер нь бол зүгээр тэр хүний эргэн тойронд байгаа хүмүүсийг бол би ер нь амар хардаг. Хүнийг найзаар нь дүгнэ гэдэг ч үг хүртэл байдаг тийм үү. Чи 1000 зүг байлаа гэж чиний эргэн тойронд байгаа хүмүүс 1000 байвал тэгэл чам тэр тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Угаасаа зөв хүн хажуудаа муухай хүмүүсийг байлгахгүй шүү дээ. Yes. Тэгээд мэдээж зорилгынхаа төлөө явдаг. Өнөөдрөөрөө амьдэрдэг хүн одоо инэттэй эцтэй. Ер нь бол бүх юмд амар би хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог. Эрэгтэй ч эмэгтэй хүн ч бай. Эмэгтэй хүмүүс ч гэсэн ер нь бол амар цензуртэй. Эмэгтэй хүний хон цэнийг амар мэддэг. Эргээд өнгөрсөн амьдралаа харахад харамсах юмгүй. Амар гоё зөв эмэгтэй хүмүүс байгаасаа гэж боддог. Эрэгтэй хүмүүсийг бол би өнөөдөр маргааш арга заасан. Тэгээл нэг юм тоглоом 9 шитийн юм тэгэл додцсон. Тиймэрхүү өнөөдөр маргаашаа боддгоо эрэгтэй хүн бол хизээч миний хажууд бол байхгүй. Би яг зорилгоо төлөө тууштай явдаг. Яа тэгэл ер нь бол тайван сайн залуу байхад л болно доо. Октод ер нь залуучуудын одоо ийм залуучуудыг битгий сонгодог байгаасаа ч юм уу эсвэл октод ч гэсэн залуучуудын ядаж энийг нь хардаг байгаасаа гэж боддог юм байгаа юу? Тэгэл ер нь бол хэр юмд хандж байгаа хандлагаас нь л бүх юм харагдаж шүү дээ. Ер нь өөрийгөө хэр авч явж гин. Адгийн наазахад хуруугаар нь хэр цэвэрхэн байна. Готл нь хэр цэвэрхэн байна. Ер нь ингээл юмд хандж байгаа хандлага, юм ярьж байгаа хүний биений хилэмж ер нь л баг бойс руу бити ороройхон гэж бол би хүсдэг. Тэгтээ угаасаа эмгтэй хүмүүс явж байгаа л хамгийн болж бүтгэгүйтэй нь суудаг гэсэн л тийм. Яагаад тийм бэ? Мэдгүй ер нь л эмгтэй хүмүүс ер нь дандаа л муу залуучуудад дуртай байдаг гэсэн. Тэгтээ зүгээр зориггүй эрэгтэй хүнтэй бол хизээж битгий хамт байгаарэ. Зүгээр өнөөдөр маргаашаа аргацаасан чамааг эмгтэй хүн донтсон уу? Тийм. Одоо юуны ч донтолт ээж болно шүү дээ. Хар тамхич байна уу? Арх одоо тоглоом үрийтэй тоглоом одоо бет гэл одоо ингээл хэцүү юмнууд сонсогддог ш. Тэгэл яг хуу төгсөн гэж байхгүй юмыг ингээд одоо цензуртэй хандаж лимиттэй байхад бол тэнд бол ингээл асуудал байхгүй. Зүгээр л амар талчгаар чамаа гимтэй хүн шиг мэдрүүлж чаддгүй эрэгтэй хүн лөө битээ. Татагтаасаа ингээд зүгээр л яг эмэгтэй хүний гоё тритэлдэг залуучууд ямар гоё вэ тийм мэдтэй. Адгийн наазахын чамд хаалга онгоолгоод өгдөг. Жааг юмнаас бухад гарнаас ингээл бариад өгдөг. Зүгээр л амар энгийн үйлдэлээс хүмүүсийн ингээд эрэгтэй хүний амар юм жентл зангууд гарч ирдэг шүү. Тэгэл ер нь яг чамааг яаж тритэлж чинь тэрүүгээр л ер нь өөртөө ойртуулахгүйгээ амар зүг харах хэрэгтэй юм болоо гэж боддог. За. Дууссан. Тийм ярмээр гэж энийг дуусгал нь юм гэж. За. Гарын бэлэг. Баярлаа. Энэ болохоор хоёулынхаа сая явуулсан. Domaine de la Boum. Domaine de la Boum. Гэт World Wine-ы оруулж ирдэг юм байна байгаа. Баярлаа. Гоё жаргаж угаарай. Намайг дурсаж явахаарай. Дурсах юм бол уухгүй гэж. Баярлаа. Нэстэ гоё зүйлэн байна. Ямар гоё савтай юм тийм байна. Вау. Ямар гоё самавтай юм бэ? Би энийг нуухгүй байна. Хатуулна гэж хатуулна. Эсвэл хоёлаа дараа нь гоё ирдэгтэй. Эсвэл нөгөө нэг энэ 3 сар ихэр цэцэгдэн штэ хамт үдэж сууж болно. Тэгэл та тингээ нэг ой. Хоёлаа улаат юм чинь ихнээсээ бүр улаагаад үзэнгээ ой. Тэгээ. Өөрхий баярлаа. Зүгээрээ баярлаа орсонд.
Хүрсэн баярлаа. Энийг хараа. Миний бэлэг гэж. Өстой гоё байла. Маш хөнгөн ирнэ. Яг ингээд анхаарад сувал ер нь би бас чамаас зөндөө юм сурч авлаа. Гэлгээд гүн зин ингээд тийм. Баярлаа. Хамгийн наадах нь гэтэл за цэг судаг болчихсон гэл ингээд түрүүнээс шиг хичээглэл. Нөгөө би ч гэсэн амар хичээж байгаа. Би бас амар бүтээдэг. Тэгээд би амар уцгар. Тэгээд уцгар ирнэ. Ингэчгээр бүр ингээд биений хилэмж маань амар санаа артдаг болохоор би ч гэсэн өөрийгөө ингээд айлуулах. Цэх байлах гэж хичээдэг. Эмэгтэй хүн цэх байгаар амар гоё харагддаг юм. Тийм. Биеийн галбар одоо царай зүс өндөр нам юу ч хамаагүй цэх байгаа хүн угаасаа өөртөө амар ихтэй юм байна. Тэгээ 1000 хөөрхөн байгаад ингээд ингэжэл тэгэл за цэх байхыг зааж өгсөнд баярлаа. Баярлалаа. Гоё ярилцлаа. Баярлалаа. Баярлалаа. Ирсэн баярлалаа. Хоёул бүр улаачлаа. Подкаст. Гээ. За нэг өчиг. За.